Урайхан алдарт бүх жумаг. Жумаг гээд манай урайхан алдарт бүх хүний тухай яриаг би анх хөгшин ааваасаа сонсч билээ. Жумгийн талаар урайхачуудын дунд домог болсон яриа их бий. Хөгшин аав минь ярихдаа хөлдөө ширгийн дэгнүүлүүдийн толгой ховхорсон газар ирээд хүмүүс жумаг морь цаламдан татаж барьжээ гэдэг байсан гэдэг юм. Морь давхар цаламтчаараа ингэж тогтоодог байсан гин. Мөн найз Баатархүүгийн аав жумгийн буян дэлгэрээс олон гайхалтай түүхийг сонсч байснаа та бүхний сонорт хүргэе гэж бодлоо. Жумаг 16-аас 17 наснда эд бяр чадлан тэгшэрч байх үедээ баруун амбны нэг алдартай бөхөөс очиж өөртөө нь барилдах зөвшөөрөл хүссэн гэдэг. Тэр үед тийм ёстой байсан ч юм уу төрүүлсэн бөхийг дархалчихдаг. Тэгээд өнөө бүх наадан болоход барилддаггүй шууд л түрүү бүхийн шагналаа аваад сууж байдаг. Хүн барилдъя гэвэл барилддаг байсан шиг байгаа юм. Барилдъя гэсэн бүх нь урайхан нэг сайн бүх байсан гэдэг. Сүүлд нутгийн ах төмөрж ав бүх буурал гэдэг хүн гэсэн билээ. Тэр бүх айлын найран дээр байсан гэдэг. Өнөөгч нь хутгаа суглаад чи энэ голын бургаснаас урт бүдүүн нь атганд багтахаар 2 ширхгийг завчаад аваад ир гэжээ. Завчиж авчирсан бургасыг гартаа атгахад бургаснаас шүүс гоожж байсан гэдэг. Нэгийг жумгийг атга гэжээ. Жумаг атгсан боловч шүүс гарах нь байтугай бицраачгүй гин. Тэгэхэд тэр бөх за чи энэ зэрэгтэй болоод надтай ирж барилдаарай гэжээ. Дараа жил хүртэл бургас бадсаар л байж. Эхэндээ бургас хальс холдсон унж байсан сүулдэ бяцрах болсон гинэ. Тэгээд наадан болох ойртоход нойтон бургаснаас шүүс гоожтол атгадаг болсон гэдэг. Тэгээд нөгөө бүхэд очиж зөвшөөрөл хүсгэд өнөө бүх нь зөвшөөрчээ. Наадам эхлэх болоход нөгөө бүх гарч ирээд амбнаас ховдод сууж байсан манжийн амбан сайдыг хэлж байгаа бололтой. Зөвшөөрөл гуйжээ. За энэ жилийн наадамд турууна хөвөн надтай барилдъя гэлээ. Зөвшөөрнө үү гэжээ. Амбан ч зөвшөөрч. Ингээд нөгөө бүхтэй барилджээ. Хөл рүү дайран ортол толгойг нь сугандаа авчин авч толгойгоо мултлах гэсэн боловч чадаагүй гэдэг. Нөгөө бөхч сугандаа авцсан толгойг нь тавилгүй амбныхаа зүг явжээ. Амбныхаа өмнө аваачиж хайдаг заншилтай байсан юм уу? Эсвэл амбандаа хүч чадлаа харуулах гэдэг ч юм уу? Дөхөж очтол жумаг гинт хүчлэн толгойгоо сугнаас нь мулт татж аваад нөгөө бүхийг өргөж амбных нь өмнө сэрээр нь хайсан гэдэг юм. Монгол бүхийн домог гэдэг номонд жумгийн тухай бичсэн байдаг. Түүнд ширэлсэн ширээн зад татсан тухай, төмөр гавыг тас татсан тухай бичсэн байдаг. Буугаалаад бөхс цээж хийгээд ганцгалахаар цээж тал ууз тал хоёрыг салгалгүй бэлдэх. Найтаг буюу зулцган харгай тонгой татаад тонгойлгоод дээр нь тогтчихсон сууж байгаа анчин хүнтэй жумаг таарад дуурайж харгай тонгой татах гэсэн боловч чадаагүй гэдэг. Жумгаас илүү их хүч бяртай бүх байсан л байгаа юм. Бас нэгэн сонин яриа бол жумаг хасагт баригдсан тухай юм. Яаж яваад хасагт баригдсан тодорхойгүй.
Буяка ахын ярьснаар хасгууд гавлаад баруун багшд уйчихсан байсан гэдэг юм. Тэр хасгийн бага эхнэр өглөө болгон толгой руу нь үнс асгаж нулимдаг байсан гинэ. Энэ нь сүр сүлдийн дарах зоригтой гин. Харин нөгөө нэг эхнэр нь жумагт арай гайгүй байж. Жумаг хасаг хэл сайн мэддэг боловч огт мэддэггүй дүр үзүүлж байсан гэдэг. Гэтэл нэгэн өдөр хүн амьтан байхгүй байхад нөгөө их эхнэр нь жумагт монгол хэлээр нөгөөдөр хасгууд туй баяр хийх гэж байна. Тэр үеэр чамайг алж тугаа тахина гин. Чи оргох хэрэгтэй. Би чамд туслая гэжээ. Тэр хасагт булаагдсан урайхаа бүсгүй байсан гэдэг юм. Жумаг надад харгана жижиглэн цавчаад нэгийг авчраад өг гэжээ. Тэр харганаа зажлаад жижигхэн шидэс гаргаад амаараа 100 хатгаж гавныхаа түгжийг мулталсан гэдэг. Гэвч гавтайгаа юм шиг суусаар орой болгожээ. Нөгөө хасгууд баярлан их мах чамж идэ будаа болон нөгөө герт наргижээ байтал сэмхэн гараад түрүүн өдөр хасгийн тойд төрүүлсэн хэвс тогсон хар морийг унаад зугттал хасгууд мэдээд хашгиралдан хөөжээ. Буургас руу давхин орж нөгөө талаар ирэхдээ энд байна гэж хасгаар хашгирчээ. Тэр зүг рүү хасгууд давхицгаатал нөгөө талаар нь тойрч нөгөө байж байсан гэрийнхээ гадаа нөгөө гэрийн эзэн хасгийн нэрийг хэлж сэлэм аваад ир гэжээ. Нөгөө толгой руу үргэлж нулимдаг бага эхнэр сэлэм авч ирээд өгөхөд гартаа нь давхар атгаж аваад нөгөө гартаа сэлмээ авч гарыг цавчаад зугтжээ. Нилээн хол газар давхиж яваад сэхээ орж хартал нөгөө хасаг эмийн гарыг атгачихсан явснаа мэдээд хайсан гэдэг. Ингэж хасгуудаас мултарч гарсан. Хасгуудыг үздэггүй нэгэн байсан гинэ. Өөр нэг яриа бол нэг наадам дээр хятадын бүхтэй барилдах болсон гин. Буйка ах хятад гэж ярьсан л да. Өвөр Монгол байж болох. Өнөө бүх нь сүрийг үзүүлж айлгахын тулд юм байлгүй. Хоёр гартаа хунцтай хайрцагтай цай барьсаар дэвэн гарч ирсэн гинэ. Тэгтэлч жумаг хоёр талын засвуулынхаа бүснээс өргөн дэвж гарсан гэдэг. Тэгээд өнөө бүхийг амархан хайчгаад хунцтай цайг нь хартал хоосон хайрцаг байсан гэдэг. Бадсэрэн ах жумгийн тухай мөн их сони юм ярьсан да. Жумаг баг байхдаа нэг том шоргоолжтой таарад түүнийг цохиж алаад идчихсэн гэдэг. Тэр нь шоргоолжны хаан гэдэг том шоргоолж гинэ. Тэм шоргоолж баргийн хүнд таардаггүй. Идсэн хүн асар их хүчтэй болдог гэж жумаг сонссон учраас идсэн юм шиг байгаа юм. Түүнийг эзний дараа гиз дотор нь халуун шатаж айхтар юм болоход аав нь чулуу зөөлгөн гүйлгсэн гэдэг. Нэг давын чулууг нөгөө дав руу зөөж нөгөө давынхаа чулууг дахиад нааш нь зөөж шөнжин гүйлгсэн гинэ. Эхлээд даах төдий чулууг өргөн гүйж зөөж байсан боловч сүүлдээ хүн даахын аргагүй том чулууг өргөн гүйж байсан гэдэг юм. Тэгж биед нь шингээхгүй бол ходоод гэдсэн задарч үхдэг байсан тухай аавч бас сонссон л байж. Үүнээс хойш жумаг асар их хүчтэй болсон гинэ. Мөнхбат дүү ярихдаа бүх жумгийг манай аав их ярьдаг байсан. Жумгийг өөд болоход намын улаан толгойн бэлд дууд сумын нутаг ил тавьсан гэдэг. Цээжний хөндийд нь чон төрчихсөн байсан гинэ. Хавирган завсаргүй, үйгүй байсан гэдэг.
нэг бор морьтой хүн үргэлж эргэж тойрч байгаад аваад явчихсан гэдэг юм. Холоос яваа байрын хүн байсан. Увс руу аваад явсан гэдэг байж билээ. Үүнээс үзэхэд Урайхан алдарт бүх жумаг нь үлгэр домогт гардаг шиг харцгандаа үйгүй төрсөн, хавиргандаа завсаргүй төрсөн сайн ир байж дээ. Игсрвэлж эрх шунуу уншсан Эрхэнбаярын Баддарж.